За үзэгчдээ орой минь хүргье. Тэгэхээр Child Emmy-ний сошиал мэдээ за контентын 2 дахь дугаар та бүхэн түрх гэж байна. Тэгэхээр цахим орчинд хүүхдтэй холбоотой ер нь онцлогтой ямар төрлийн мэдээллүүд хүмүүс бичээд байна вэ? Юунд ер нь бид нар анхаарлаа хандуулвал одоо зүгээр өнө гэдэг юмудаа бит хоёр ерөөд нь багцлаад тэгээд өдрийнхөө одоо оройны мэдээ олгож хүргэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бэлдсэн мэдээнүүдээ одоо та бүхэн танилцуулах гэж байна. За хамгийн ихний мэдээ бол Улаанбурхантай холбоотой. За он гарсаар Улаанбурхан өвчнөд холбоотой ер нь бол нөгөө насваралт он гараадны бүртгэдээ тэгээ ер нь тийш бүх хэвлэлүүд анхаарлаа төвлөрүүлсэн шүү дээ тий. Тэрнээс хойшоо өнөөдрийн байдлаар насварал өчигдөр хоёлаа 5 гэж мэдээлжсэн бол өнөөдөр бүр 6 болоод нэмэгдсэн байна. Тэгэхээр өдрөөр л одоо хүндэрч байгаа нөгөө хүүхдүүдийн тоон нэмэгдээд байна гэсэн үг. За үүнтэй холбоотойгоор Монголын баримт шалгах төвийн Facebook хуудсан дахь мэдээллийг би өнөөдрийн давчраад онцлоё гэж бодлоо. За яагаад гэхээр нөгөө Улаанбурхан эсвэл янз бүрийн одоо нөгөө вакцинтай холбоотой мэдээлэл гарахаар тийм худал мэдээллүүд, хашаа мэдээллүүд агиухан гэж хүмүүс нэг одоо сэвж гаргаж ирдэг. За журмэд занаа гэдэг юм Facebook-тэй 2 жим баг Facebook байгаа байхгүй юу. Тэгээд өөр ингээд нэг постууд бичсэн. Тэрэн дээр болохоор Улаанбурханы одоо Улаанбурхан бол өөрөө эдэгдэг өвчин, тиймээс вакцин нэртэй хор шахуулах хэрэг огт байхгүй. Нөгөөх нь болохоор Улаанбурханы вакцинтай бол өөрөө өвдөхгүй ч гэсэн бусдад халдвар тараадаг нь дуршилтаар нотлогдсон юм аа гэдэг ийм хоёр мэдээлэл ингээд бичсэн. Энэ дэр нь болохоор ингээд баримт шалгалт хийсэн байна. За тэгээд Улаанбурхан өвчний эрсдлийг үл ойшуулсан мэдээлэл түгээсэн байна. Энэ нь бол төрөгдүүлсэн мэдээлэл юм а гэж тодорхойлсон байна. Тэгээд баримт шалгалтын дүнд нь болохоор Улаанбурхан нь амархан халдварладаг, хурдан хүндэрч болзошгүй вирусын гаралтай өвчин. Тэгээд тухайн өвчний дархлаа хүнд суугаагүй байх юм бол хүн бүрд халдварлах боломжтой. Тэгээд энэ өвчний вирусын эсрэг эм байхгүй, зөвхөн шинж тэмдгийг нь бууруулж дархлаа дэмжих зорилготой витамин, антибиотик эмчилгээ хийдгээ гэсэн ийм баримт шалгалтын товчхон үр дүн ингээд гаргасан байна. За энэний дэлгэрэнгүй болохоор эдний юунаас Facebook болоод тэр вебсайтаар нь зочлоод тэгээд илүү дэлгэрэнгүй унших боломжтой юм. За миний ихний мэдээ болохоор хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч нарын ажлын нэгдсэн групп гэсэн Facebook групп дээр ген наран чим гэсэн хаягтай нэг юм эйжен пост хийсэн. За энэ нь болохоор одоо яг нөгөө эхлээд ерөнхийдөө нөгөө гол залруулга гэх юм хийсэн байгаа нь болохоор ажил хийх гэсэн байгаа одоо сэтгэлтэй юм хүмүүсээ бол буруутгаагүй шүү гэсэн юм агуулгатай. Гэхдээ болохоор гашчтай юм байна тий. За хүүхдүүдийн хичээл сургууль амарсантай одоо холбогдуулаад мэдээж айл болгонд нөгөө хүүхэд харах хүний асуудал яригдчихэж байгаа учраас яг ийм хүүхэд асрагч нарын групп гэсэн юм групп дээр ерөөхдөө зар тавьсны дагуу нэг юм 26 настай эмэгтэй холбогдоод ирсэн. Тэгээд байрлаж ажиллахаар болсон гэж байгаа. Тэр хүн нь болохоор өөрөө 3 настай бас хүүхдтэйгээ ингээд байрлаж ажиллая гэж хүснийхэн дагуу ингээд зөвшөөрөөд тэгээд тухайн айлдаа байхаар болсон байгаа. Тэгээд одоо нөгөө нэг хүүхдээ харуулад үлдээсний дараа бол одоо маш их хүүхд рүү ингээд ойрлж харалдаг ч юм уу эсвэл одоо бусдтай одоо утсаар ярихдаа хараалын үг ашигладаг ч юм уу зөв бус үйлдэлүүдийг ингээд удаа дараа гаргасан юм зүйлүүд байсан. Тэгээд нөгөө тэрэн дээр нөгөө онцлсан байгаа нь болохоор би үг нь бол ингээд 3 настай хүүхдээ харуулъя гэсэн байтал манай одоо хүүхдүүд буцаагаад нөгөө нэг өөрийнх нь 3 настай хүүхдийг ингээд хараад ийна гэсэн агуулгатай. Тэгээд 6-аас 8 настай 2 хүүхэдтэй тухайн айл нь. Тэгээд нөгөө 6-аас 8 насны 2 хүүхдийг нь одоо ийм бүдүүн залгуураар ингээд оруулсан байсан учраас ерөнхийдөө нөгөө болсон процессыг хийлээд тэг ерөнхийдөө ингээд яг тухайн ажилласан хоногийнх нь цалин өгөөд одоо ингээд ажиллахгүй гэдгийг мэдгдсэн гэдэг юм агуулгатай. Тэгээд энэ дээр энэ яжүүл нөгөө зөвхөн өөрийнхөө асуудлаар дамжуулаад ерөнхийдөө бусад одоо гэр бүлүүд аав ээжүүдтэй бас ингээд нөгөө яг энэ хүүхд харах хүний юм хэрэгцээ шаардлагатай байгаа сургууль цэцэрлэг амралтсан үед бас юм хүнээ одоо маш зөв сонгоод харилцаа хандлагыг хараад ерөөхдөө ингээд хувь хүнийх нь ухамсар талаас аюулсаа харж одоо ажилуулгахдаа бас ингээд сонгоорой гэсэн юм сэрэмжлүүлэг пост гэдгийг бас өөрөө бичсэн байлээ. Тэгэхээр энэ бас аль аль талдаа бас бодууштай юм зүйл юм байна гэж бас өнөөдөр бас онцолж байна. За тэгэхээр миний дараагийн мэдээ бол Пүрэв Бата гэдэг нэртэй Facebook хэрэглэгчийн мэдээлэл байгаа. За нөгөө рил гой мэдээнүүд ярилцлагууд хүргээд байдаг та бүхэн бас баг ихэнх нь мэдчихэж байгаа гэж магадгүй. За тэгээд
маш ойрхон байдаг хоёр чуулсын цэцэрлэг хашаага хаагаад нам төвччих юм аа. За хүүхдүүдэд тоглоулмаар байдаг те. Хаасан төвчсөн хашаалсан л байх юм аа хаасайгүй гэд ингээд нөгөө хаалттай цэцэрлэгийн хашааны наадталд нь хоёр хүүхэд байж байгаа ингээд ийм зурагтай постлсон байна. Тэгээ ер нь бол нөгөө 100 гэлтгүү те хүүхдүүд нөгөө тоглох орчин ч манайх бас ер нь жоохон муу штэ те ер нь Улаанбаатарт. Ийм нөхцөл нөгөө хүүхдэд цэцэрлэгт нь таарсан байгаа дэр тоглоулчих гэхээр хашаалаа төгччихэд байна гэдэг энэ асуудлыг бас сануулж пост хийсэн байна. За дараагийн мэдээ. За дараагийн мэдээ болохоор Балжин нэмийн баяр сайхан гэсэн аягтай Facebook хэрэглэгч. Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга нь өөрийнхөө Facebook дээр за пост нь болохоор Монгол Улсын засгийн газрын бүтцэд одоо өөрчлөлт оруулаад төсөв тодтогч байгаа тэр хүрээндээ бол одоо яг хэрэгцээ шаардлага багтаа юм салбаруудын орон тоонд нь хэрвээ цомгтгол хийх юм бол яг тэндээс одоо хэмнэсэн төсвөөрөө хүүхэд хамгааллын одоо салбар төв нэмрээ оруулаач гэсэн ийм агуулгатай пост байна. За хүүхэд хамгаалал руу ер нь жоохон төсөв мөнгө битээ харамлаач гэсэн юмыг л сануулж бичсэн юм шүү дээ. За би дараагийн мэдээг танилцуулъя. Тэгэхээр Хариад уянх гээд одоо хаягтай Facebook хэрэглэгч байна. За тэгээд өөрийнх нь постн дээр болохоор хэдэн сар байрны зээл хөөцөлтөд манай банкуд ямар ч гендрийн мэдрэмжгүй гэдгийг ойлголоо гэсэн ийм пост байна. За тэгээ өөрөөх толгойлсон ар гэрийн тусламж төв байхгүй аль бие ёсоор өнчин шахуу ээж нар хүүхэд асрагч авахаар асрагч нь ирж байрлахаас өөр аргагүй юм байна. За тэгээ хотын төвийн охид тийм ажил хийдэггүй юм байна. Байрлах гэхээр байр маань жижигдээд хөрөхгүй юм аа. Байрны зээл авах гэхээр өнөө банкуд нь хамтран зээлдэгч шаардаад байдаг. Тэгээ надад ганц байгаа нь тэтгэврт гарсан байдаг. Өнөө хүнийг минь тэтгэврийнх гээд тооцохгүй насаар нь ялгарч байна гэд ингээд нөгөө нэг ганц би одоо ээж аауд тэ ямар нэгэн байдлаар ингээд зээл тусламж одоо байрны зээл авах гэхээр ингээд нөгөө юугаад байна. Гендрийн мэдрэмжгүй хандаад байна. Зээлийн нөхцөл шалгуурна гэдэг ийм зүйлийг бас одоо олон нийтэд ингээд өөрийнхөө Facebook дээр постлсан байна. За дараагийн мэдээ болохоор онцгой байдлын ерөнхий газрын урьдчилан сэргийлэх мэдээлэл дээр байсан байна. Тэгээд Сэлэнг аймагт одоо 36 настай нэг иргэн 9 настай хүүгээ одоо аврах гэж голд ороод тэг өөрөө живж амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон гэсэн. Энэ дээр одоо нэг жишээлээд ерөнхийдөө хүмүүст бас сэрэмжлүүлэг хүргэх үүднээс оруулсан юм мэдээлэл байна. Тэгээд нөгөө нэг он гарснаар ер нь бол усны ослоор нийтдээ 16 хүн одоо эндсэн амнасаа алдсан. Тэгээд тэрнээс 4 нь болохоор бага насны хүүхдүүд юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө дандаа 100 нөгөө нэг хүүхд усан живд ослтож амнасаа алдж байгаа нь эцэгхэн дандаа хүүхдээ нөгөө хараагүй байж итэл хүүхдэн гинт гол руу тоглох гэж ороод ч юм уу те. Эсвэл ээж аав нь байхгүй дандаа хүүхдүүд нөгөө хамт явж агаад хоорондоо хөөрөөд нэгийгээ ингээд ус руу түлхдэг ч юм уу. Эсвэл ингээд гол нөгөө нэг сэлгэж агаад гинт хүл алддаг ч юм ийм нөгөө ослууд байдаг шүү гэсэн ийм анхааруулах мэдээ бас байсан. Би олж уншсан. За дараагийн мэдээ болчих юм. Чинийх дууссан уу? За одоо би тэгвэл сүүлийн мэдээг ярья. Тэгэхээр 100 нөгөө нэг одоо янз бүрийн онлайн одоо худалдаанаас бид нар ч янз бүрийн бараа бүтээгдэхүүн аялал жугаалгатай холбоотой захиалдаг шүү дээ, тий. Асан чи тэрнтэй холбоотойгоор дамжин сүрэн даваа сүрэн гэдэг Facebook дээр хэрэглэгч ийм найдваргүй худалдаа авалт хийж амь насаараа тогловоо гэдээ анхааруулах юм мэдээллийг оруулсан байна. За тэгээд нөгөө нэг хийлдэг аврах хантаз хийлдэг завны ийм худалдааны дэлгүүрийн одоо нөгөө зургийг скриншот хийгээд өөрөгтөрөө оруулаад тэгээд анхааруулах комент бичгээр устгаад байна. Манайхан үнэхээр бие биедээ хайргүй юм аа. Яаж ийм муу материалтай шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зараад байгаа юм бэ? За тэгээд өгийн нурт эндсэн аав хүү охин гурав ерөөсөө зовлохын явдал байгаагүй. Мэдгүй болохоор хийлдэг гудас хийлдэг зав төдий зүйлсээр тоглож байгаад салхин төөгдөж авралгүй болсон. Тэгээд ингээ хүмүүсийн анхаарал өгчээ гэсэн ийм ингээд нөгөө нэг постыг өөрийнхөө ингээд юун дээр нур утсандаа сэрэмжлүүлэг мэдээлэл болгоод оруулсан байна. Тэгэхээр хүмүүс бас хэрэгтэй юм болов уу гэж үзээд оруулсан юм шиг байна тий. Ер нь одоо нөгөө эцэгчүүдийн зүгээс бас сэрэмжлүүлэг мэдээллүүд бас өнөөдөр бол бас нийлэгдэх бас байна гэж харж байна тий. За тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн сошиал мэдээ энд хүрээд дуусч байна. Тэгэхээр маргааш бас бид нэр захин орчинд хүүхдтэй холбоотой ямар үйл явдлууд өрнөж ийнэ вэ гэдгийг эргээд бас шүүгээд ярих болно. Тэгээд та бүхэн бас энэ мэдээний талаар яриач гэсэн юмнуудаа манай Child тэ Imen гэсэн Facebook болон Instagram хуудасууд руу бас мэдээлэл явуулж болно. За манай Child Imen бас энэ 6 дугаар сараас эхлээд сэтгүүлч хүүхэд гээд
дуулан хичээлүүлэх гэж байгаа тий. Тэгээ сарын хугацаанд 7 хоногт 2 удаа ингэж хичээллэхээр байгаа. Тэгээд дуулангийнх нь ач холбогдол талаас нь жаас жоохон тайлбарлаад ирэх үү. За тэгээд манай Child Immunity-с одоо санаачлаад явуулж байгаа энэ сэтгүүлч хүүхэд дугуулан дээр болохоор сэтгүүлчийн одоо ур чадвараар дамжуулаад хүүхдүүд одоо өөртөө ихтэй болох. За нөгөөтэйгөр бас одоо энэ зуны урт хугацааны амралтаа маш үр дүнтэйгээр өөрийгөө хөгжүүлэх. За магадгүй одоо бас өөртөө байгаа тэр суур авьяасаа илүү нээж илрүүлэх гэдэг ийм гоё давуу талтай бас гоё амралтыг өнгөрүүлэх юм боломжийг олгож байгаагаар бас онцлог байгаамаа. За тэгэхээр энэ түрүү жинхнээс өнөөдрийн дугаар өндөрлж байна. Тэгээд та бүхэн доор харагдаж байгаа News Child Immunity гээд тэр мэйл хаяг руу бас манайхтай хамтран ажиллах бол одоо мэдээллүүдээ явуулж болно. Манай дугуулантай холбоотой мэдээлэл авах бол бас тийшээ хандаж болно. За маргаашийн дугаараар уулзъя.